Хүрээ нэрийн өмнөөс хуулийн биелэлтэд хяналт тавих, хүний эрх чөлөө, төр нийтийн ашиг сонирхлыг хамгаалах, хариуцлагатай үүргийг хүлээсэн байгууллага бол прокурорын байгууллага. Прокурор төр нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн тохиолдолд захиргааны болон иргэний хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэл гарган оролцдог. Тухайлбал хүрээлэн буй орчинд учруулсан хохирол, нөхөн төлбөр, хүүхдийн эрх, нийтийн эрүүл мэнд, нийтийн өмчөд учруулсан хохирол, гэмт хэрэг зөрчлийн улмаас төр нийтийн ашиг сонирхолд учирсан хохирол, засгийн газрын тусгай сангаас олгосон зээлийн төлбөр гаргуулах зэрэг учирсан хохирлыг арилгуулах, нөхөн төлөвлөх, зөрчигдсөн эрхийг сэргээх, зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх зэргээр иргэний болон захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэл гарган оролцдог. Тухайлбал газар ус, ургамал, ан амтан зэрэг байгаль орчинд хохирол учруулсан, нийтийн эзэмшлийн газрыг зохих зөвшөөрлгүйгээр эзэмшиж ашигласан, нийтийн эрүүл мэнд, нийтийн өмчөд хохирол учруулсан, хүүхдийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг зөрчсөн тохиолдолд учирсан хохирлыг нөхөн төлөвлөх, арилгуулах, зөрчигдөхөөс сэргийлэх, зөрчигдсөн эрхийг сэргээх арга хэмжээ авдаг. Иргэд хуулийн этгээд албан тушаалтан та бүхэн төр нийтийн ашиг сонирхолд учирсан хохирлыг арилгуулах, зөрчигдөхөөс сэргийлэх, зөрчигдсөн эрхийг сэргээх альва асуудлаар прокурорын байгууллагад мэдээлэл өгч хамтран ажиллах боломжтой.